Сайн байцгаана уу? Чи хэлний А2 буюу дунд чатны цахим сургалтын 1-р хичээлдээ тавтан морилно уу? За бид бүхний энэ 7 хоногийн үзэх сэдэв бол Вимловиа Пршаны буюу шалтгаан болон хүсэлт гэсэн утгатай дэд сэдвийг авч үзцгээе. Бүгдээ номныхоо 112 дугаар хуудсыг нэгрээ. За багш нь монгол үгнүүдийг бол дэлгэцэн дээр гаргаад явна. Чих үгнүүдийг хэлээд явна. Та бүхэн багшигаа дагаад чангаар дуудаад давтаад яваарай. Цтижаадстови. Амбициозны линии працовити противни пришисни сабецкий эгоистический сполехливый спростый вульгарный статичный турдохлавый поличатый запомнетливый злый задповедный изведавый сдворшилий. За эдгээр үгнүүдийг энэ 7 хоногийн гол цэвэрлэх үгнүүд гэж бодон цэвэрлэлээрээ. За номныхоо 105 дугаар хуудсыг нэгрээ. Цэвчиний эдна буюу дасгал 1. Эва сейчас стежуе жема мод праце. Цоржика спойте. За Эва үргэлж ажил ихтэй байна гэж гомдолдог. Тэр юу ярьж байна вэ? Холбоорой гэсэн байна. За багш нь А1 төвшин дээр дасгал ажлыг хийхдээ та бүхэнд түлхүүрийг нь өгөөгүй байсан. Хариуг нь одоо бидаж ажиллаж исэн гэсэн үг. За тэгвэл А2 буюу дунд чатан дээр бид нарын төвшин одоо илүү хүндэрч ирж байгаа учраас багш нь тухайн номны түлхүүр буюу хариултуудыг нь давхар болоод өгсөн. Тэгэхээр за энэ дээр нэгийн С буюу мам страшны моц праце гэж байгаа нь би амар их ажилтай байна гэсэн утгатай өгүүлбэр болж байна. За тэгвэл хоёрын Д буюу үш засе иду посте гэж байгаа нь би дахиад л хоцорчлоо гэсэн утгатай өгүүлбэр болж байна. За 3-ын A буюу нестихам то би үүнийг гүйцэхгүй байна гэсэн өгүүлбэр. За 4-ын B буюу немам вубец час гэж байгаа нь надад ямар ч зав байхгүй байна гэсэн утгатай өгүүлбэр болж байна. За та бүхэн маань эдгээрийг дэвтэр дээр буулгаж аваад сайтар нүдлэн тогтоогоорой. За 20 дугаар сал цэвчиний 2. Подивитесь на фотографии. Цо аси ржикаи ти то лиде. За зургийг хараарай. Эдгээр хүмүүс юу хэлж байж болох вэ? За тэгвэл 1-р зураг. Немам вубец час. Надад огт зав байхгүй байна. 20-р зурган дээр Үш засе иду посте. За би дахиад л хоцорчлоо гэсэн утгатай өгүүлбэр болж байна. За тэгвэл 3-р зурган дээр анхаарлаа хандуулъя. Мам страшны моц праце гэж байгаа нь би маш их ажилтай байна гэсэн байна. 3-р засгал буюу цэвчиний тэрши. Поидейтеси ярилцаарай гэж байна. За тэгэхээр 1-р өгүүлбэр 4 асуулт байна. Та бүхэн эдгээр 4 асуултын орчуулгыг багш нь хэлээд өгье. Өөртөө одоо бидан хариулна гэсэн үг. За 1-р өгүүлбэр буюу привнивета. Як часто ржикате? Не мам час, небо мам мод праце гэж байгаа. Та бүхэн би завгүй байна. Эсвэл би маш их ажилтай байна гэж хэрэг хэлцгээдэг вэ гэж байна. За 2. Колик ходин дэне працуете небо севчите. За та бүхэн өдөрт хэдэн цаг ажиллацгаадаг вэ? Эсвэл суралцгаадаг вэ гэсэн асуултанд хариулцгаагаарай. За 3. Працуете таке о викендо. За амралтын өдрүүдээр о викендо гэдэг нь амралтын өдрүүдээр. Таке бас працуете ажиллацгаадаг гэсэн утгатай өгүүлбэр. За тэгвэл 4. Делате негди мисто праце небо учини небо инехо. За делате хийдгүү негди хаяада мисто праце гэдэг нь ажлаасаа гадна гэсэн үг. За тэгэхээр энэ бүтэн өгүүлбэрний болж байгаа нэхэр ажлаасаа гадна өөр ямар нэг сургалтанд ч юм уу хаяа хамрагддаг, суудаг гэсэн утгатай өгүүлбэр болчихно. За позорчтой анхаарлаа хандуулъя. Делат нецо инехо гэж байна. За эднийг анхааран цээжлэр гэсэн. Тэгэхээр делат гэдэг маань хийх гэдэг үйл үг явж байна. Нецо гэхээр ямар нэг зүйл гэсэн утгатай. Инехо гэхээр өөр. За тэгэхээр өөр ямар нэг зүйл хийх гэдэг энэ үг хэллэгийг анхааран тогтоорой гэсэн байна. За 4-р засгал. За 4-р заслыг хийхийн өмнө номныхоо
Дараагийн текстэд анхаарлаа хандуулна. Тухайн тексттэй танилцсны дараа эдгээр дөрөвдүгээр засаглалыг ажиллана гэсэн үг. Проч поршат немаме час. Яагаад үргэлж завгүй гэж хэлдэг вэ? Днешний лидэ мои часто един проблем. Немаи час. За өнөөгийн хүмүүсийн үргэлж нэг асуудал байгаа нь бид завгүй байна гэж хэлцгээдэг. Знате то таки та нар үнийг бас мэдж байгаа зү. Звете камарада небо камарадко. На теннис, на каву, небо докина, але он небо оно иржика. Оно шелбих. Але мам страшный моц праце. Небо шлапих. Але тэд парт не можу нести хамто. За, эрэгтэй найзаагаа, эсвэл эмэгтэй найзаагаа теннис тоглох, кофе болон кино үзэхээр урихад тэд ингэж хэлдэг. Би ямар л вэ? Харин амар их ажилтаа байна. Ямар л вэ? Ажлаа хийж амжихгүй байна гэх мэтчлэн хариулдаг гэж. Ацови. Харин та ямар вэ? Таки нестихате а немате час. Мөн л ажлаа гүйцэхгүй завгүй байна уу? Е правда же наш животный темпо е рихле. Хотне працуеме, а по праці еште хицеме. Стихнаут спости веци. За. Үүнийг хэрхэн зохицуулах вэ? Бидний амьдралын хэв маяг нь маш их ажиллагааж ажлын дараа замбраагүй их зүйлсийг цэгцлэхийг хүсцгээдэг гэдэг нь үнэн. Такесме поршад онлайн на интернету небо на мобилу а не умите е випнот. За мөн интернетээр онлайн болон гар утас дээр байж унтраач чадахгүй байгаа. Оправду але працуеме толик. Гэхдээ үнэхээр бид нар их ажиллагаагаад байгаа мó? Психологови. Зэштили же часто маме тенденции тяжкие неприемные активити откладывать, а делать нечто иное. За, гүн ухаанчдтэй сэтгэл судлаачд гэдэг юм уу те ямар нэг өөр зүйл хийх болон таагүй идэвхээ хойш тавих хүндлэн хандлагатай байгааг олж тогтоосон байна. Пак маме почит же смыслиден працовали але не то правда. За дараа нь бид өдөржин ажилласан юм шиг санагддаг ч гэсэн харин энэ нь худлаа гэж. Не то правда. Отборнес это мужика прокрастинация. За энэ дэр үүнийг хойшлуулах гэж нэрлэдэг. Таки знате обвикле вимлови. Ихэвчлэн шалтак гэдгийг та мэдэх үү? Co часто ржикате. Небо неопак нэгди нэржикате. За юу хэлдэг те? За юу гүргэлж хэлдэг эсвэл эсэргээрээ хэлдэггүй вэ? За бүгдээ үзцгээе. За эхний өгүүлбэрт анхаарлаа хандуулъя. Працовала бих. Але мусим се подивать, як топодол футбол, теннис, сериал и в телевизор. За энэ ажилмаар л байна. Гэхдээ зурагтаар олон ангид кино, теннис, хөл бөмбөг зэргийг үзэх хэрэгтэй. Гэдэг шалтгаан хэлдэг гэсэн. Тэгвэл дараагийн шалтгаан ямар гэж болж байна? Доспала бих ten проект. Але мусим се istит яке буде обвикендо почеси. За энэ төслийг бичиж дуусгамаар л байна. Гэхдээ амралтын өдрүүдээр цаг агаар ямар байгааг харах хэрэгтэй байна. За дараагийн нэг шалтгаан гэхээр учила бихсе але мусим се подивать на Facebook. За делали камерады обвикендо. За суралцмаар л байна. Гэхдээ амралтын өдрүүдээр найзууд маань Facebook-ээр юу хийсэн байгааг нь харъя. За докончила бих тенниси. Але не итершивсе мусим коукнот. Если не пришишил няки дуулежити имэйл. За энэ эсрэг дуусгамаар л байна. Гэхдээ эхлээд ямар нэг чухал цахим шууд ирсэн эсхийг нь шалгах хэрэгтэй. Умитеси представить, яке это страта часу. Энэ нь цаг алдаж байгаа гэдгийг та төсөлж гинэ үү? А так би било. Добре вимловаться, а послухать старые чешские пришислови, которые ЖК, что можешь уделать днес, не откладывай на завтра. Пришибо бихом пак мне ли час и нас хускус камаради. Тэгэхээр шалтак таажахгүй тулд хуучны чих хэлцүүгэнд юу гэж хэлснийг нь сонсъё те. Өнөөдөр хийж болох зүйлийг маргааш гэж бүх хойшлуул. Тэгэд найстайгаан дараа нь болдож болно гэсэн утгатай.
За тэгэхээр энэ текстийг бүгдээр танилцсан учраас та бүхэн ном дээр бас давхар ажиллаад яваарай. За тэгэхээр дөрөвдүгээр дасгалын асуултуудад хариулцгаая. За подле мине гэж байгаа нь миний одоо подле гэдэг нь дагуу гэсэн утгатай утга байна. Мине гэдэг нь минийхэр гэсэн үг. Тэгэхээр өөрийнхөө та бүхэн маань өөрийнхөө нэг хариулна. Подле текст өгж байна. Энэ болохоор текстэнд гарсны дагуу гэсэн үг. Тэгэхээр эдгээр асуултанд хариулцгаана. За наши камарады на нас мои виждицкий час. За манай найзууд тий бидэнд үргэлж зав гаргадаг. За танаа найзууд өөрсдөө чи үргэлж цаг гаргадаг гэдгийг өөрийнхөө дагуу нэг хариулахдаа ано не буюу тийм үгүй гэж хариулна. Текстийн дагуу юу гэж гарсныг нь бас хариулна гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө энэ 8 асуултанд та бүхэн маань текстийн болон өөрийнхөө дагуу тийм үгүй гэдгийг хариулна. Багш нь одоо зөвхөн өгүүлбэрүүдийг нь орчуулад өгье. За животный темпо е днес veľmi rýchle. За амьдралын хэмнэл өнөөдөр маш хурдтай байна. Ано не тийм үгүй. За 3. Гэдэж приши Идэмэ из праце. Уж не деламе ниц. За ажлаасаа ирээд бид хэд юу ч хийдэггүй. 4. Не ни про нас проблем випнод почитач небо мобиль. За бидний асуудал нь гар утас болон компьютерыг унтраах биш юм а гэж. Энэ нэг текстэн дээр яаж гарсан болон одоо бидний амьдрал дээр таны амьдрал дээр хэрхэн одоо бууж байгааг хариулна гэсэн. За 5 дугаар өгүүлбэр. За маме тенденци откладат непришиемный activity а делать небо неца инэхо. За бид тааламжгүй зүтгэлээ хойшлуулах юм уу өөр зүйл хийх хандлагатай байдаг. 6. Негди маме потит. Жесме цели день працавали, але не ни то правда. За заримдаа бид бүхэн өдөржин ажилласан юм шиг санагддаг. Гэхдээ энэ нь худлаа гэж байна. Тэгэхээр энэ текстэн дээр яаж гарсан байна? Бас та бүхний одоо байгаа амьдралын хэм маяг дээр ямар нэгнийг хариулаарай. За 7. Гэдэж нэгцэмэ працавад небо се учит. Хилидама вимлови. Бид суралцах болон ажиллахыг хүсээгүй үедээ шалтак хайж идэг гинэ. За 8. Стараческе пришисловер шика. Та можеш уделать днес, а можеш уделать завтра. За хуучны чи хэлц үгэнд ингэж хэлдэг гэж байна. Өнөөдөр хийж болох зүйлээ маргааш хийж болно. Тэгэхээр энэ өнөр гарсан байгаа асуулт нь бидний текстэн дээр яг ингэж гарсан уу үгүй юу? Ано нэ. За тэгэхээр та бүхэн маань дээр бидаж ажиллаарай. За 5 дахь дасгал руу орцгоё. За та бүхэн номныхоо 106 дахь хуудсыг нэгрээ. 106 дахь хуудсны 5 дахь дасгал буюу Цүчиний Пет CD201 сонсоод хийх дасгал байна. За тэгэхээр дасгалын заавартай танилцгаая. Процучуйте висловност. Пословхейте а опокуйте. Додрожуйте словны пришисвок. За үгийн дуудлагыг ажиллаарай. Сонсоод давтарай. Үгийн үргэлтийг анзаараар гэсэн мэт. Ингээ бүгдээрээ CD2-ын нэг хат сонсцгоё. Nestíhám to. Psychologové zjistili. Nepříjemné aktivity. Prokrastinace. Musím se podívat. Co dělali kamarádi? Dieta. Dialog. Dnešní lidé. Životní tempo. Nikdy. Tenis. Univerzita. За бүгдээрээ CD2-ын нэгийг авч сонслоо. Дараагийн дасгалд анхаарал хандуулаарай. Цвчиний шест. Спойте вирази. Пак я поуживэйте веветах. За үг хэллэгийг холбоорой дараа нь одоо өгүүлбэрийг ашиглаарай гэсэн байна. 101-ийн бий байгаа. Тэгэхээр животный темпо. Животный темпо гэдэг холбоог маань амьдралын хэм маяг гэсэн үг байна. За тэгэхээр 2-ын D буюу Вимловатсе нанеца гэж байгаа нь ямар нэг шалтак тоочих гэдэг утгатай холбоо байна. За 3. За 3-ын A байна. Тэгэхээр откладат непришиемный activity гэж байгаа нь таагүй идэвхээ хойшлох гэсэн утгатай холбоо болж байна. За 4. 4-ийн одоо
G буюу делать нээца инэхо. Ямар нэгэн өөр зүйл хийх гэсэн утгатай. 5. Стареческие пришеслови. Хуучны чех хэлцүг. 6. Страте часу. Гэтэл цаг алдах гэдэг утгатай холбоо болж байна. За 7. Випнаут мобиль. Випнаут мобиль. За гар утсаа унтраах гэдэг утгатай холбоо болж байна. За тэгвэл поматуйтиси буюу тогтооцоогоорой гэдэг хэсэгт анхаарлаа хандуулъя. За энэ дээр випинат ташуу зураас татаад випнаут гэсэн үүлэг байна. За энэ бол нэг ижилхэн утгатай унтраах гэдэг утгатай үүлэг. Гэхдээ бид бүхэн А1 хичээл дээр үүлэг маань токоно не токоно буюу за imperfective перфектив буюу за монголоор төгс болон төгс бус үүлэг гэж байдаг гэж утсан. Тэгэхээр эхний энэ хэсэг нь болохоор төгс бус буюу одоо 3 цагаар хувирдаг үүлгийг хэлж байгаа. За энэ болохоор төгс буюу 2 цаг илэрхийлдэг. Өнгөрсөн болон одоо ирээдүйн цагийг илэрхийлнэ. Одоо цаг дээр хувирдаг үүлэг гэсэн. Энэ бол одоо цаг дээр. За өмнө нь тайлбарлуулсан багш нь энэ дээр дахин одоо ношихгүйгээр үргэлжлүүлье. За запинат нет конови үлэг, запнаут токонови үлэг. За тэгэхээр асах гэдэг утгатай үлэг байна. За мобиль, гар утас, почитач буюу компьютер, за телевиз буюу ТV одоо унтрааж асах гэдэгт эдгээр үгнүүдийг ашиглаж болно гэсэн. За бид бүхний дөрмийн хэсэг хамгаалалтаа гişилтэй хэсэг буюу дөрмийн хэсэг байна. За кондиционал гэж нэрлэдэг одоо шинэ дөрмийн хичээл байна. Тэгэхээр болцох төлөв гэж нэрлэдэг. За энэ кондиционал маань ямар утгыг илэрхийлдэг вэ гэхээр тэгмээр л байна, ингэмээр л байна гэсэн одоо утга гэж ойлгож байна. За тэгэхээр энэ дээр харцгаая. Кондиционал яаж үүсдэг вэ гэхээр бид бүхний мэддэг үүлэг яти оно ми ви они гэдэг эзэн бие дээр хувирдаг. За эзэн бие дээр үүлэг маань өнгөрсөн цаг дээр хэрхэн хувирдгийг бид бүхэн бас үзсэн. Тэгэхээр кондиционал маань ерөнхийдөө эдгээрийг цээжлэнэ. Одоо я буюу бие дээр бих. За ти буюу чи дээр бис. Оно буюу 3 дугаар бие дээр би. За ми дээр бихом, ви дээр бистэй, они дээр би болж хувирдаг. Энэ кондиционалын энэ холбоос маань үйлдвэртэйгээ давхар холбогдчихдаг гэсэн. Тэгэхээр працавала бих гэх юм бол би ажилламаар л байна. Працавал бис чи ажилламаар байна уу? Тэгэхээр чи би гэдэг тэр эзэн биед нь яаж анзаарч ийн гэхээр энэ хувирсан байгаагаар л анзаарна гэсэн. За энэ дээр болохоор ганц одоо хүмүүсүүд байгаа бол төгсгөл нь зөвхөн ил байж ин цэнхрээр та бүх бас номоо анзаараарай. За тэгэнгүүт ми ви они дээр энэ өнгөрсөн цаг дээр үүссэн ил дагаврын ард зөөлөн и байгаа. Энэ нь олон тог зааж ирнэ гэсэн. Тэгэхээр ми гэдэг чинь бид гэд олон тоо байгаа даа. Энийгээр нь ялгана гэсэн. За тэгэхээр энэ дээр жишээ байна. Жишээтэй танилцгаая. Працавала бих, але мусимса подиват, яг топодл тенс, футбол, сериал, телевизи гэж байгаа нь ажилмаар л байна. Гэхдээ зурагтаар олон ангид кино, тенс, хөл бөмбөг үзэх ёстой. Гэт бидний одоо энэ өнөөдөр үзээд байгаа хичээлийн гол агуулга одоо хэлэх гээд байгаа санаа явж байна. Доспала бих тен проект, але мусимс истит яке буде викенду почаси. Энэ төслийг бичиж дуусгамаар л байна. Гэхдээ амралтын өдрүүдээр цаг агаар ямар байгааг харах хэрэгтэй. Гэх мэтчлэн та бүхэн маань эдгэрийг төвтөртэй болгоод аваарай. За цаашаа явцгаая. За 7 дугаар засгал буюу цэвчний сэдв. Анализуйте гдо. За ямар эзэн бие дээр байгааг нь тавиарай гэсэн байна. Тэгэхээр жишээ нь одоо сая кондиционалтай холбоотой дасгал ажил гэсэн үг. Тэгэхээр яг уу багш нь энэ дээр одоо дэлгэцэн дээр энэ дасгалын түлхүүр буюу хариулт эдэг энэ дээр ингээд тавьсан байна. Тэгэхээр багш нь эхний нэг 8-ыг нь тайлбарлаад өгөхөд та бүхэн үлдсэн 8-ыг нь биедан ажиллах боломжтой гэсэн. За тэгэхээр напаршиглаад жишээ нь байж байна. Працавал бих гэж байна. Тэгэхээр энэ маань арда яа гэж бичсэн байгаа нь эзэн бие нь бие дээр хөрсөн байна гэж ойлгоно гэсэн. Працавал бих. Би ажилмаар л байна гэсэн утгатай гэж ойлгоно. За тэгвэл нэгдүгээр өгүүлбэрт анхаарлаа хандуулъя. Танцавал бис гэсэн байна. Танцаваад гэдэг маань бүжиглэх гэдэг үг байгаа. За кондиционал дээр хувирсан байна. Тэгэхээр танцавал болсон байгаа нь бис гэдэг кондиционал даа хувирсан байгаа нь бүжиглмээр л байна гэсэн утгатай. Аль эзэн бие дээр байна гэдгийг бид нар олох хэрэгтэй. Тэгэхээр бис гэдэг маань ти дээр хувирж байгаа. Тэгэхээр танцавал бис гэхээр чи бүжиглмээр л байна уу? Тэ? Чи бүжиглмээр л байна уу гэсэн утгатай. За спат
одоо унтах гэдэг үг байна. Спал бих гэдэг кондиционалаар хөрсөн маань би унтмаар л байна гэсэн үг. Яагаад аль эзэн бид нар гэдгийг анзаарч байгаа гэхээр бих бид бүхэн номныхоо кондиционалын томролгчтой хэсэг дээрээс энийгээ дахин одоо давтаад үзэх боломжтой гэж ойлгож байна. Тэгэхээр спал бих унтмаар л. Псал би. За псат гэдэг маань бичих гэдэг үг. За псал би гэдэг тэгэхээр эрэгтэй хүн тий. За эмэгтэй байсан бол псала би байх байсан. За эрэгтэй хүн бичмээр л байна. Бичмээр л байна. За едла бис. За энэ бол East гэдэг идэх гэдэг үйлэг маань өнгөрсөн цаг дээр едэл болж хувирдаг. За тэгэхээр кондиционал маань өөрөө өнгөрсөн цагтаар холбогддог гэж би багш нь өмнө хэллээ те. Тэгэхээр едла бис гэж байгаа нь бис гэдэг маань T гэдэг эзэн биеийг зааж гин. А төгсгөлтэй байгаа нь эмэгтэй хүн гэдгийг зааж гин. За едла бис гэхээр эмэгтэй хүн би идмээр л байна гэсэн утга гэж ойлгоно. За читла би. Чист гэдэг одоо үйл үг маань кондиционал дээр явж гин. А төгсгөлтэй мөн одоо дөрөвдүгээр одоо өгүүлбэртэй ирэлтгэн чидла би гэдэг тэгэхээр уншмаар л байна гэсэн утгатай болж байна. За 6 Дивали бисе. За энэ дээр жинхэнэ одоо диваце гэд үзэх тий зургт үзэх аливаа зүйлийг харах үзэх гэдэг утгатай үйлэг байгаа. С гэдэг давгартай үйлэг гэсэн. За тэгвэл с давгартай үйлүүдээр кондиционал орж ирэхдээ дундталт нь орж ирдэг байна. За энэ дээр дивали гэд зөөлөн и төгсгөлтэй байгаа нь олон тоон дээр буюу они гэж болно. Тэгэхээр энэ дээр эзэн бие дээр нь они болно гэсэн. За тэгэхээр Дивали бисе гэхээр тэд үзмээр л байгаа ч гэдэг юм те. Тэр үзмээр л байгаа гэж орчуулна. За копли бисте. Копид гэдэг маань худалдаж авах гэдэг үлэг өнгөрсөн цаг дээр орчсон байна. Бисте гэдэг маань V буюу та нар дээр хуурсан байна. Тэгэхээр та нар худалдаж авмаар л байгаа те. Та нар худалдаж авмаар л байгаа гэсэн утгатай болж байна. За била бих. За бит гэдэг үлэг нь байх болох гэдэг утгатай үлэг. Бих гэдэг маань яа дээр хуурсан байгаа. Бид нар эдийг болохоор өмнөх хичээлийнхаа кондиционалын томролдогчтой хэсгээс давтлага болгоод үзэж болно. Бидний шинэ хичээл учраас эхэндээ та бүхэнд ойлгохгүй байсан ч гэсэндээ багшаагаа хичээлийг дахин ухраагаад үзэхийн цагт ойлгомжтой болж эхэлнэ. Бас дасгал ажлуудаа хийгээд яваад тэгэхээр ойлгомжтой болж эхэлнэ. Тэгэхээр энэ баймаар л байна гэсэн утгатай. Бих яа дээр би баймаар л байна. За тэгэхээр үлдэгдэл 8 одоо өгүүлбэрийг та бүхэн биедан ажиллаарай. За цаашаа явъя. 8 дугаар засгалд анхаарлаа хандуулаарай. Цвичиний осум. Як се обвиклили вимловай. Спойте. Хилэдэтэ виц можности. За тэгэхээр хүмүүс ихэвчлэн одоо хэрхэн яаж шалтгаан тавьдаг вэ? Холбоорой хамгийн олон хувилбаруудыг нь олоорой гэсэн байна. За тэгэхээр эхний багнанд байгаа за энэ одоо өгүүлбэрийг эндээс одоо хідэн ч одоо өгүүлбэртэй бас холбогдож болно гэсэн үг болох нь байна. За тэгэхээр 2 дугаар багнанд 2 дугаар өгүүлбэр ч гэсэн одоо энд байгаа боломжит хувилбаруудаа сонгох гэх мэтлэнгээр магадгүй тий эндээс 2 гэдэг явах юм бол энд чинь нэг 10 өгүүлбэр одоо зохиох боломжтой байна харагдаж байна. Тэгэхээр багш нь орчуулад өгье. Виц бих се учила. Их зүйл сурмаар л байна. Тий? Едла бих здраве. Эрүүл хоолломоор л байна. Виц бих спортовала. Спортоор хичээлмээр л байна. Пришистала бих коушит. Тамхи татгаа болмоор л байна. Мин бих утрацила. Баг урмээр л байна гэсэн утгатай байна. Эхний багнанд. За дараагийн одоо энэнд одоо ямар утгатай өгүүлбэрүүд байна вэ гэхээр але рада не купую. Але рада не купую. Гэхдээ худалдан авалт хийх дуртай. Але не бавим не то. Гэхдээ энэ надад сонирхолгүй байна. Але милую не здраве идла. Гэхдээ би эрүүл бус хоолнд дуртай. Але немам нато час. Гэхдээ надад энд зориулах цаг зав байхгүй. Але немам пивнау улу. Гэхдээ надад тийм хүсэл алга. Гэх мэтчлэн одоо эдгэрийг алинтай нь холбож болохоор ямар олон одоо боломжууд байна гэдгийг та бүхэн бидан ажиллана гэсэн үг. За 9-р дасгал буюу цвичиний девиет. Вимловейтесе доплинтэй виети. За шалтгаан заагаарай. Өгүүлбэрийг бөглөөрэй гэсэн байна. За багш нь орчуулж өгье. За энэ алай гэдгийнх нь арталт өмнөх 8 дугаар засалд гарсан өгүүлбэрүүдээс та бүхэн эхний ээлжинд аваад ашиглаж болно гэсэн. Заавал одоо өөртөө бие дагаад өгүүлбэр зохиох гэх эхний ээлжинд бол маш олон бэрхшээлүүд тохиолдно. Тэгэхээр жишээнүүдээс аваад ашиглах зарчмаар одоо цаашдаа илүү одоо бие дан өгүүлбэр зохиох, зохион бичлэг бичих гэдэг юм уу те имэйл бичих илүү орчуулга хийх тал руугаа ингээд баг агаар орно гэсэн үг. Тэрнээс шууд одоо бүх зүйлийг л багшийг хилэнгууд
одоо бүгдийг нэг бүрэгжүүлэх боломжгүй гэдгийг багш нь ойлгож байна. Тэгэхээр энэ дээр битгий санаа зовоорой. Өөрсдийнхөө боломжит хувилбараар өөрсдийнхөө арга барилаар урагшлаарай л гэж хэлгээд байна. За нэгдүгээрх нь цвичила бих каждый день. Өдөр бүр дасгал хиймээр л байна. Але гэхдээ өмнөх өгүүлбэрүүдээ санаа авъя тийм үү? Тэгээд өгүүлбэрээ бүтэн болгоо бичнэ гэсэн. За хоёрт нь вид бих odpoчивала. Зөндөө амармаар л байна. Але гэхдээ. Гуравдугаарт нь держила бих. Диату але цагаан хоолны дэглэм барьмаар л байна. Гэхдээ. За дөрөв учила бих. Сэдэне аспон 15 минут чиштин үү. За өдөр бүр ядаж 15 минутыг чихэл давтахтаа зарцуулмаар л байна. Эсвэл чихэл давтмаар л байна. Але бас нэг шалтгаан. За 5. Делала бих виждицкий домоци окол. Гэрийн даалгавраа үргэлж хиймээр л байна. Але гэхдээ гих мэтчлэн өгөгдсөн дасгалыг та бүхэн цаашаа үргэлжлүүлнэ гэсэн. За ингээд нэгдүгээр хичээлдээ анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Та бүхэн мэдээж уламжилт ёсоор гэрийн даалгаварт шинэ үгээ шинэ үгийн дэвтэртээ бичиж буулгаж авах. За дасгал ажлаа ном дээр ажиллаж явах. За CD-гээ сонсоод өөртөөгөө дуудлагыг сайжруулах. За ойлгохгүй байгаа хичээлээ дахин автаж үзэх. Хичээлүүдээ ажил ихтэй байгаад үзэж чадахгүй бол заавал нөхөн үзэх өдөр тутамдаа тухайн хаалтаа гүрвтэд нэг удаа орох ч гэдэг юм уу видео хичээлээ өдөр тутамдаа нэг удаа орох дадлыг бол хэрэгжүүлээрээ яг тухайн хичээл дээр орж ирсэн сэдв шиг аль болох шалтгаан битээ тоочорой гэж багш нь зөвлөе. За ингээд дараагийн хичээлээр уулзцгаая.